Авга аман аялгау гэдэг чинь ямар гэсэн үг юм бэ? Авга гэд бас нэг үндэсний зөв. буряд Тийм ээ, буряд гэх те. Зөв. Өөрөөр энэ чинь нөгөө нэг нутгийн аялгауны гэж хэлдэг тэр байна шүү дээ. Зөв. Мянгад ясных, торгууд ясных, дөрүүд ясных. Туваа те. Алтай казах халах дайрагт гэдэг. Зөв. Тэрийг диалект гэж хэлдэг юм биш. За тэгээ одоо ийшээгээ уран бичлэг эхэлж байна тийм ээ. За Монгол Сурилик скрипт буюу Монгол Кирилл үсэг ч юм уу. Кирилл үсэг. Тийм. Аман уламжлалын илэрхийллийн нэг нь олж байгаа 49 сайнхаа нэг нь болж байгаа. Зөв. Тэгтээ зөв. Өөрөөр 35 үсэгтэй Кирилл үсгийг дахин тодруулж ирж байна. Тийм. Өөрөөр монголчилсан гэсэн. За соён бичиг байна, орж ирж байна. Тэгтээ яг энэ соён бичгэн дээрээ нөгөө соён бичиг гэж ийм байдаг гэдэг нь бол одоохондоо тайлбарлагдаагүй байна. Тод скрипт, Mongolian скрипт, за legend, fairy tale, melodic tale, аялгуу дүлгэр. Энэ аялгуу дүлгэрээр чинь нөгөө сүүлийн үед онготын буулт бууж ирээд байгаа шүү дээ. Тэр гандангийн урт тал нэг байгууллага байгаа. За ийшээгээ хуур or бенсэн storytelling. Энэ юу гэсэн үг юм бэ? Хуурын үлгэр гэж хуурын татлагтайгаар үлгэр унших бас нэг тийм төрөл байна. За ямар гоё юм бэ? Тэгээ энэ төрлийн бас өглөө уламжлагч нар цөө. Ямар гоё. Энэ нөгөө нэг хуур татаад нэг юу янгирыг наадуулаад байдаг их чинь баг орох нь биш тийм байна. Зөв. За энэ хууч яриа байна. За нарга зугаа үг байна. Ийшээгээ шок хошин яриаг англиар satire verse story гэж хэлдэг юм байна. Зөв. Энэ англи нэр томьёонууд нэг чухал надад лав тийм сан. За зүүр үгээвэл proverb гэж хэлээд сургаал үгээ sententia aphorism гэдэг үгээр хэлж байна. За өнсхийг ирээдлэлс гэж хэлж байна. Таврыг brain teaser puzzle гэж хэлж байна. ертөнцийн гурвыг Mongolian traits. За тэрий гэдэг үгний юун дээр хэлж байна. За энэ манай алдарт одоо морин хуурч өвгөн хуурч гэдгийн одоо хөрөг зураг тийм ээ. Тийм. Гэтэ ингээд арьсаар хийсэн гараараа хурж болдог. Харааны хөршилтэй хүмүүс бас ингээд мэдэрч болдог. Ийм зураг байдаг юм шүү дээ гэж мэдэрч байна. Зөв. За тэгээд тусгай бас нэг ийм Аппликейшнтэй. Ийм нэг ингээд утсан дээрээ суулгаад унших юм бол Вау. Зөв. Өөрөөр энэ код өөрөө энэ чинь QR код болж байгаа юм. энэ зураг өөрөө QR код болж байна. Зөв. За ямар уу сайхан. Та бүхний ажил үүс байх нь шүү. Тийм байна. За ийшээгээ ITS гэдэг энэ юу гэсэн үг вэ? ITS гэдэг нь одоо казак дайрал замд байгаа. Нөгөө түрүүний нутгийн аялгауны үгэн дотор орж ирдэг. Тэгээ Монгол дайрал зам ингээ хоёр хүнд болд нь шүү дээ. Тэр шиг казак гэсэн үг байна. За мелалаг үгийг praise гэж хэлдэг юм байна. Даллаг ба хурайлгын үгийг words for religious right гэж хэлдэг юм байна. За энэ манай хурай уухай байж болох юм байна. За тэрийн үг хамгийн чухал үг юм байна. Өөрөөр хэлж болохгүй үгнүүд ч юм уу нэг үгийг өөр үгээр орлуулж ирдэг тэр хэсэг энд гарч ирж байна. Зацлын үг орж ирж байна. Well wishing words for speaker. За idioms байна. Яг хаана надад Түргээ хэллэг байна. Tongue twister, pattern. Хараад энэ бүр тусдаа бүр ингэж явдаг юм байна. Цол дуудлага байна. Бэлэг дэмбэрлийн үг байна. Өрөөд байна. Магтаал байна. Дахлаг тайлгын үг байна. Бөө мөргөлийн холбоотой аман илэрхийлгээд ингээд нийтдээ би гэр тойроод ирэхэд хэдэн 49 юу гэж хэллээ айс ав тийм. Ихэл аман уламжлалын илэрхийлэл. Ихэл аман уламжлалын илэрхийлэл 49 айс авыг манай үндэсний уран зургийн галерейгаас ингээд сайхан арт түмэндээ танилцуулж энэ өв уламжлаа эцэг өвгдөөсөө уламжилж мэдээрээ асууж авлаарай гэж таниулж байгаа юм байна. Зөв. Миний нэг ийм сонирхол байдаг байхгүй юу? Монгол ардны хөлөг тоглоом энэ шагаан тоглоомыг тоглох үедээ үг яриагаа их ашиглая гэдэг ийм хүсэл байдаг байхгүй юу? Тэгээд яг цэцэрлэгүүд дээр бас тийм дөрвөн бэрхийн тийм үгнүүд хэрэгэлдэг юм байлээ.
Гэтэл энэ үгнүүдийн ингээ энэ англиг ойлгоод ирсэн хүн бол бас аль хэсэгт нь миний тэр үг орох уу гэдээ ингээ тодруулаад судалж юм байна. Одоо энэ 49 өв дотроос бас яг урамчлаг Монгол туйл хоёлог нэг яартай хамгаалах шаардлагатай ямар өв байна тэрийг бас бид нэр ингээ саналаа өгж болно гэсэн. Тэгэхээр ингээд энэ 49 өвдөө сайн мэддэг байх хэрэгтэй. Эвлэрээ бас өвлөн уламжлагч нартаа бас ингээд дахиж манай уран зургийн галерей бол энэ үйл ажиллагааг хариуцаж аваад олон түмэндээ таниулж байгаа. Тийм энэ жил хариуцж авч байгаа. Энэ жил хариуцж байгаа. Тийм манайхтай Монгол тул Монгол урамчлалын голчтой танилцуулж байгаа. Их баярлалаа. Өөр байдаг. За энд өнөөдрийн энэ бичлэгийг манай уран зургийн галерейн мэдээллийн ажилтны юм билээ үү? Гадаад харилцаа ярьсан мэрэгчлэн дараа. За дараа маань сaaхан танилцуулаа. Баярлалаа мэдээ. За баярлалаа.